За жирийн одоо цаг. Жирийн одоо цагийг англиар the present simple tense гэж хэлдэг. The present simple tense жирийн одоо цаг. Жирийн одоо цаг. За одоо цагт байнга давтагдчихад үйл явдлыг жирийн одоо цагаар илэрхийлдэг. Жирийн одоо цагаар олон үйл явдал илэрхийлдэг. За тэрний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл явдал нь бол энэ гэж ойлгож болно. Жирийн одоо цаг монгол хэлнээ даг гэж орчуулдаг. Даг. Дагийн дөрөв зэрэг. За үүсгэхдээ даггүй. Ерөнхий асуулт болон ялгаа асуулт нь даггүй. Тусгай асуулт нь дагвэ гэж орчуулдаг. За жишээлбэл та хаана ажилладаг вэ? Гэж хэлвэл where do you work? Where do you work? Where do you work? Та хаана ажилладаг вэ гэсэн үг. За орчуулгын дагвэ гэж орчуулагдана. Та хаана ажилладаг вэ гэж. За би банкнд ажилладаг гэж хэлвэл I work in a bank. I work in a bank. Би банкнд ажилладаг. За энэ батлах хэлбэр бол ингэж орчуулагдаж байна. Тусгай асуулт нь дагвэ гэж орчуулагдаж байгаа. За тэгвэл та сурдаг уу гэж асууя. Та сурдаг уу гэж хэлвэл Do you study? Та сурдаг уу? За энэ ерөнхий асуулт. Ерөнхий асуулт учраас орчуулга нь дагуу гэж орчуулагдаж байна. Дагуу, та сурдаг уу? За ялгаа асуулт мөн адилхан дагуу гэж орчуулагдана. Нөгөө англи хэлнээр болохоор ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь тавьдаг гэдэг бид нар үзсэн байж байгаа. Жишээлбэл та сурдаг юм уу, ажилладаг юм уу? Do you study or work? Do you study or work? Та сурдаг уу? Ажилладаг уу гэж байна. Та сурдаг уу? Ажилладаг уу? За арчлуунууд өгч нь ногоон гэмээр талаар өчөж өгч байгаа. Дагуу. За одоо ингээд дөрвөн хэлбэр нь болцсон байна. Үгс хэлбэр. Би энд амьдардаггүй гэж лээ. Би энд амьдардаггүй. I don't live here. I don't live here. За I гэсэн биеийн төлөө нэг байна. Тийм учраас don't гэсэн туслах үгэг орчиж байна. Don't яраас үгэг мэн орчиж байна гэдэг бүгдээ сайн хараад ороо. I don't live here. Би энд ажилладаггүй. За ингэж хэлчихлээ. За энэ дээр харахад батлах хэлбэр маань даг гэж орчуулагдаж байна. Үгүйсгэх хэлбэр нь даггүй гэж орчуулагдаж байна. Ерөнхий асуулт, ялгаа асуулт хоёр маань хоёлоо даггүй гэж адилхан орчуулагдаж байгаа. Тусгай асуулт нь дагвэ гэж орчуулагдана. Асуух үг хэрэглэсэн асуултыг тусгай асуулт буюу special question гинэ гэдэг өмнөх хичээлүүд дээр үзсэн байж байгаа. За тэгвэл жирийн одоо цагийн орчуулга нь бол юм байна. Өөрөлдвөл жирийн одоо цаг монгол хэлнэ. Дагийн дөрвөн зэрэг. Үгс хэлбэр нь даггүй, асуух хэлбэр нь дагуу, тусгай асуулт нь дагвэ гэж орчуулдаг юм байна. Ингэж ойлгоно. За тэрний дараа жирийн одоо цагт туслах үйлэг байдаг. Жирийн одоо цаг маань туслах үйлгээрээ бас бусад цагуудаас ялгагдаж өгдөг. Жирийн одоо цагийн туслах үйлэг нь do das гэсэн хоёр туслах үйлэг байдаг. Do das. За жирийн одоо цагт do das гэсэн туслах үйлэг байдаг. Do das гэсэн туслах үйлэг маань бир хоёрдаг. Бир. I do гэсэн туслах үйлэг маань I
you, we, they гэсэн ийм бие биедтэй хувирдаг бол das гэсэн туслах хуулг нь he, she, it гэсэн ийм биедээр хувирдаг байна. За мөн do das гэсэн туслах хуулгийн араас not гэсэн үгүйсгийн хэлбэр орж үгүйсгэгддэг. За үгүйсгийн хэлбэр нь дэлгэрэнгүй ба товчлсон гэсэн хоёр хэлбэр өгдөг. Өөрөөр хэлбэл do-гийн араас not ороод do not. Энэ бол дэлгэрэнгүй хэлбэр нь. Товчлсон хэлбэр нь don't. За ингэж орчихно. За мөн das-ийн араас not гэсэн туслах хуулийг ороод үгүйсгийн хэлбэр бий болж байна. Энэ бол үгүйсгийн хэлбэрийн дэлгэрэнгүй хэлбэр нахна. За das not-ыг товчлвол doesn't болно. Doesn't болно. Does not. Doesn't. За ингээд жирийн одоо цаг дээр do das гэсэн туслах хуулийг байдаг. Do das гэсэн туслах хуулийг байдгаараа do das гэсэн туслах хуулийг хэрэглэгддгээр бусад цагуудаас ялгарч өгдөг. Өөрөөр хэлбэл одоо бусад 25 цагт do das гэсэн туслах хуулийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл do das гэсэн туслах хуулийг маань зөвхөн жирийн одоо цагт хэрэглэгддэг. Жирийн одоо цагийн туслах хуулийг юм байна. Туслах хуулийг муу юм аа гэж ойлгож болно. За ингээд бүгд туслах хуулийг хэлээр арчлаа. Do das. За тэрний дараа томьёо. Өөрөөр хэлбэл энэ цагийн гол зүйл болсон томьёо мэн. Гол цөм мэн одоо яах вэ гэхээр эхлээд үйл хийж орно. Үйл хийснаараас үйл үг орно. Үйл үг. За үйл үг мэн est гэдэг тохиолдол байгаа. Ямар тохиолдолд үйл үг мэн est байдаг юм бэ гэвэл жирийн одоо цагийн батлах хэлбэрт байгаа өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь өөрөөр жирийн одоо цаг дээр 5 хэлбэр гэдэг. Тэрний зөвхөн батлах хэлбэр дээр байна. За үеийн эзний өгүүлэгдэхүүн буюу subject нь. Subject нь зөвхөн 3 дахь биеийн ганц сон дээр буюу he, she, it дээр байвал үйл үг нараасаа est төгсгөл залгадаг. Est төгсгөл залгадаг. Жишээлбэл тэр эрэхтэй бүжгэлдэг гэж лээ. Тэгвэл he гэдэг нь үйл хийсэн. За үйл хүн шууд орчихно. Dance. За тэгээд үйл хийсэн 3 дахь биеийн ганц тоо байгаа учраас үйл үг нь хойноосоо est төгсгөл авдаг. Est төгсгөл авдаг. Сайн. За тэгвэл 3 дахь биеийн ганц тоноос бусад биеуд болох I, you, we, they-ийн араас орсон үйл үг нь est төгсгөл залгадаггүй. Өөрөөр хэлбэл ийм тань орсон. Subject plus verb est байхгүй гэсэн үг. За жишээлбэл би бүжгэлдэг гэж лээ. Түрүүн бид тэр хэрэгтэй бүжгэлдэг гэдгийг he dances гэж хэлж байсан бол би бүжгэлдэг гэж хэлвэл I dance. За энд үйлгээрээс est төгсгөл залгахгүй байна. Яг л ихтер he, she, it биш учраас үйл эзэн. He, she, it байх юм бол хойноо үйлгэн est төгсгөл залгадаг юм байна гэж. Ингэж ойлгож болно. За энэ үйлгээрээс est төгсгөл залгахад бас тодорхой хэмжээний дүрмүүд байдаг. Хамгийн ихний нэгдүгээр дүрм маань яадаг вэ гэхээр тухайн үйлгэн и-гэр төгсөөд тухайн S гэсэн тухайн үйлгэн Y гişгээр төгсөөд Y и гэдэг гişэн сайн дураад хэлчихлээ. Тухайн үйлгэн Y гэсэн гişгээр төгсөөд Y өмнө гийгүүлэгч байх юм бол S гэсэн залгах юм бол Y нь I-аар солигдоод ES гэсэн төслийг залгаж ирдэг. ES. За жишээлбэл сурах гэдэг үг байлаа. Сурах гэдэг маань study. Энэ сурах гэсэн үг маань Y гэсэн гişгээр төгссөн байна. Y өмнө гийгүүлэгч байна. За тэгвэл одоо энэ өндөр өгүүлбэр авч үзэх өдрөө тэр эмэгтэй сурдаг гэж лээ. Тэр эмэгтэй сурдаг. За тэгвэл she studies. За энэ өндөр харъя. Тухайн үйл нь Y-аар төгсөөд Y өмнө гийгүүлж авах юм бол Y нь I-аар солигддог гэж байна. Тэгвэл нь одоо Y нь I гэсэн гişгээр солигдох юм байна. Тэгэн гутаа E гэсэн гişг орж ирнэ. Тэгээд үйлгээрээс est төгсгөл залгана. За ийм дүрм байна. Дахиад сонсъё.
тухайн үйлг нь y гişгээр төгсөөд y өмнө гийгүүлэгч байвал гийгүүлэгч үсэг байвал y гişг үсэг нь I гişг үсгээр солигдож ES гэсэн төслийг залгаж ирдэг. За тэгээд энэ өгүүлбэр маань she studies буюу тэр эмэгтэй сурдаг. Өгүүлбэрийн төгсгөлд ийм өөрчлөлт гарч байгаа юм байна гэдгийг бүгдээрээ сайн ажиглаж анхаарч ойлгож байгаарай. За тэгвэл би сурдаг гэж лээ. Би сурдаг үйл нь study гэдэг үг маань өөрчлөх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл S залгахгүй шууд I study. За ангичлан I study. За энэ I гэдэг давхар орцсон байна. Энийг бүгдээ бид нар сурдаг гэж хэлж байна. Үйлээс сэлчээ. We study. Бид нар сурдаг гэж. За тэгвэл үйлгээрээс S гэсэн залгад ихний дүрм маань юм байна. За хоёр дахь нь. Хоёр дахь дүрм нь болохоор тухайн үйл үгийн ямар төгсгөлөөр төгсөж байна вэ гэдгээс хамаардаг. Тухайн үйл үг нь ямар төгсгөлөөр төгсөж байна вэ? Өөрөөр хэлбэл эдгээр төгсгөлтэй үйл үгүүдийн араас ES гэсэн төслийг салгадаг. За CH TCH SH double S X O тухайн үйл өгнүүд маань ийм төгсгөлтэй байвал үйл өгч нь ингэж төгсөж байвал энэ үйл үгийн араас S үсэг залгахдаа E гэсэн гişгийг зэрэглэдэг. E гэсэн гişгийг зэрэглээд S үсэг залгадаг. S үсэг залгадаг. Жишээлбэл миний хүү англи хэл заадаг гэж лээ. Миний хүү англи хэл заадаг. За хүү гэж нь. Хүү гэдэг маань 3 дугаар биеийн ганцтай учраас хойноо S алах хэрэгтэй болчих чинь. За my son teach. За энэ teach гэдэг үйл үг маань CH гэсэн буюу ийм төслөөр төгсөж байгаа учраас хойноо E гэсэн гişг жиргэлнэ. E гэсэн гişг жиргэлээд тэгээд S гэсэн төслөө залгаж байгаа. За энэ бол хоёр дахь дүрм байна. Миний хүү заадаг, миний хүү багшилдаг гэсэн ийм өгүүлбэр гэж болно. За тэгвэл тэд нар багшилдаг. Тэд нар заадаг гэж хэлдэг. Тэд нар багшилдаг. Тэд нар заадаг. Заадаг гэж хэлвэл they teach. Шууд уулгүй нь ямар ч хойрол авахгүйгээр ингэж орчиж байна. За бусад тохиолдолд үүлгээрээс S гэсэн төслийг шууд залгана. Бусад тохиолдол гэдэг нь өсвөл тухайн үүлэг нь Y-ээр төсөөд өмнө нь гүйгүүлж байвал ингэн S залгах юм байна. Y-ын I-ээр төсөөд E гэсэн төслийг залгах юм байна. Хоёрдугаарт нь ийм тухайн үүлгнүүд нь ийм төсөлөөр төсөж байвал хойдолтой заавал E гэсэн шиг жиргэлж байгаад S гэсэн төслийг залгаж юм. За бусад тохиолдолд ерөөсөө энэ he dances, he eats, he plays гэдэг. За ингэ дүрм нь болчихсон. Өөрөөр хэлбэл одоо цаг дээр ийм хоёр дүрмийг сайн ойлгож авах хэрэгтэй юм байна. За ингээд цаашаа яваа да. Жирийн одоо цаг дээр хэрэглэгддэг бас үгнүүд гэдэг. Тэгвэл одоо тэр үгнүүдийг бүгдээ ямар үгнүүд хэрэглэгддэг юм бэ гэдгийг харилцгаая. За always дандаа гэсэн үг. Дандаа always дандаа usually ихэвчлэн гэсэн үг. Ихэвчлэн usually ихэвчлэн цаам often банга often гэж чичээд T үсгийг хэлэхгүй often гэж уншдаг. Монгол хэлний орчуулгадаа банга гэж орчуулдаг байна. Always, usually, often. За мөн
Seldom. Seldom. Seldom гэдэг маань хаяа гэсэн үг. Хаяа. Хаяа. Always. Дандаа. Usually. Ихэвчлэн. Often. Байнга. Seldom. Хаяа. За мөн. Really. 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 Бараг л маш ховорхон, маш цөөхөн асуудлыг илэрхийлдэг ийм үг байна. За мөн occasionally. Occasionally цөөхөн, ховорхон асуудлыг илэрхийлдэг. Really гэдэг нь жилд нэгээс хоёр удаа хийдэг зүйлийн тухай ярихтаа хэрэгэлдэг бол occasionally гэдэг үг маань жилд 4-5 удаа хийдэг зүйлийнхаа тухай ярихтаа хэрэгэлдэг. Ийм үг байна. За мөн ever. За ever. Ever. Ever гэдэг нь ер нь гэсэн үг. Ер нь. Ever. Ер нь гэсэн утгаар илэрхийлдэг. Ever. За мөн never. Never. Never гэдэг нь огт ерөөсөө гэсэн утгаар илэрхийлдэг. Never. Огт ерөөсөө. Ever. Never. Огт ерөөсөө гэсэн утгаар илэрхийлдэг. За мөн ийм үг хэрэглэгдэнэ. Sometimes. Sometimes. Заримдаа. Заримдаа. Заримдаа би одоо тийшээ явдгаа гэдэг юм уу тийм ээ? Sometimes. За мөн every. Every гэсэн үг хэрэглэгдэнэ. Бүр болгон гэсэн үг. Бүр болгон. Өдөр бүргүүл every day, жил болгон every year. За тэгвэл энэ үгнүүд өгүүлбэрийн хаана ордог юм бэ? Гэвэл энэ never-гээс дэших бүх үгнүүд маань өгүүлбэрт дандаа үйл үгийн өмнө нь ордог. Өгүүлбэрт байрлахдаа үйл үгийн өмнө нь орно гэсэн үг. Always, usually, often, seldom, rarely, occasionally, ever, never гэсэн үгнүүд маань байнга үйл үгийн өмнө нь хэрэглэгдэнэ. Үйл үгийнхаа өмнө нь бүх хэлбэр дээр батлах хэлбэр, үгүйсгэх хэлбэр, ерөнхий асуулт, ялгах асуулт, тусгай асуулт бүх хэлбэр дээр л үйл үгийнхаа өмнө энэ үгнүүд маань хэрэглэгдэж явна гэсэн үг. За sometimes гэдэг маань өгүүлбэрийн эхэнд болон өгүүлбэрийн дунд орж болдог. Sometimes. Асуух болон үүсэх хэлбэр дээр ихэвчлэн эхэнд нь ордог. Бишээ батлах болон үгүйсгэх хэлбэр дээр ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд орно. Sometimes гэдэг үг. Асуух хэлбэр дээр өгүүлбэрийн дунд нь ордог. За every гэдэг үг нь every morning, every day, every year, every summer. Every гэдэг үг маань өгүүлбэрийн эхэнд болон өгүүлбэрийн сүүлд ордог. Ийм. За ингээд жирийн одоо сая дээр ямар үгнүүд хэрэглэгддэг юм бэ гэдгийг бүгдээ үзлээ. Дахиад бүгдээ нэг уншаад орчуулганд толгож хараарай. Always. Дандаа. Usually. Ихэвчлэн. Often. Байнга. Seldom. Хаяа. Rarely. Цөөхөн, бараг л, маш цөөхөн. Occasionally. Ховорхон, цөөхөн. Ever. Ер нь. Do you ever smoke? Та ер нь тамхи татдаг уу гэж ярьдагт ордог хан. Never. Хизээч үгүй гэж орчуулдаггүй энэ дэр. Энэ дэр бол яг жирийн одоо цагийн энэ never-ыг өчрөлдөггүй бол ер нь огт гэсэн үг. I never dance. Би ерөөсөө бүжгэлдэг юм аа. I never smoke. Би огт
тамхи татдаггүй. За sometimes гэдэг маань заримдаа гэсэн утгыг илэрхийлдэг. Every гэдэг маань бүр болгон гэсэн ийм утгыг илэрхийлдэг байна. За ингээд 13 дугаар хичээл буюу одоо энэний өмнөх хичээл дээр бид нар жирийн одоо цаг дээр жирийн одоо цагийн жишээн дээр нэлээд сайн ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл англи хэлний жирийн одоо цагийн 5 хэлбэр дээр томьёолоод тухайн өгүүлбэр дотор байгаа үгнүүд маань хэрхэн байрлах вэ гэдгийг томьёолоод доотлолт нь үг үгээр нь өрөөд тэр томьёолсон одоо томьёонд тэр өгүүлбэр маань хэрхэн яг бүтэж байна вэ гэдгийг нэлээд олон өгүүлбэрийн жишээн дээр бүгдээ үзсэн байж байгаа. Өнөөдөр хичээлээр жирийн одоо цагийг ерөнхийд нь ингээд базаад ерөнхийд нь дүгнээд нэгтгэн дүгнэх хичээл багш нь өнөөдөр хичээл дээр сая заалаа.